Тэр даалгавч нь чиний одоо энэ үнэт зүйл шүү гэдэг ч юм уу тий. Яагаад монгол хүн энийг хийдгүй юм тий, бид нар ч одоо малтай тий. Тэл төгс хэлж чадаагүйгээсээ болоод дийлээ алдсан юм тохиолдол байна. Сайн байцгаана өдрийн мэнд. BBN Talks контентын ээлж дугаард оролцож байгаа маш их баяртай байна. Бидэдийг урьж оролцуулж байгаа бизнес медиагийн хамт олонд маш их баярлалаа. Талархснаа илэрхийлье. Евромон стандарт гэдэг компани үүсгэн байгуулагч Аман Кэлд байна. Сайн байцгаана уу? UPR консалтын үүсгэн байгуулагч Ном байна. Сайн байцгаана уу? Ламцо байна. Хүчтэй брэндээ төлөөлөлөө 42 компаниас оролцож байна. За манайх бол UPR консалтинг гэдэг компани байгаа. Бид бол мэдээллийн технологийн салбарт зөвлөх аудит сургалтын үйл ажиллагаа явуулдаг. За эхний 2 жилийн хугацаанд бол бид нар одоо сургалт аудит 2 дээр нэлээдгүй төвлөрж исэн бол яг энэ 2026 оны 1 сараас бол яг зөвлөх үйлчилгээнд дээр төвлөрөөд тэгээд сервер дэд бүтц мэдээллийн аюулгүй байдал, нэлттэй хэн технологи, за тэгээд хүний нөөцийн чадахжуулалтч гэдэг юм уу те энэ чиглэлээр бас зөвлөх үйлчилгээ үзүүлээд явж байгаа ийм компани байгаа. За манайха Евромон стандарт гэсэн урт нэртэй жоохон тийм компани байгаа. За бидэд болохоор хамгийн анхны үйлчилгээний чиглэл маань Европ стандартын одоо сантехникийн материалын худалдаа ханган нийлүүлэлтийн тийм компани байгаа. Тэгээ сантехникийн материал та бүхэн мэднэ маш дотроо олон янз төрөлтэй одоо мянган нэрийн бараа шиг тийм маш олон төрөлтэй байдаг. Тэр бүгднгээр нь ерөнхийдөө ханган нийлүүлэлтээ хийх гэж хичээгээд ирнэ. Сүүлийн 5-6 жил энэ салбар дээр ажиллаж байгаа. За энийгээ дагаад бидэд бас дахиад хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар дээр орж ирээд хүчээ үзээд ингээл давхар явж байгаа. Тэгээд тэрийгээ салаалаа дахиад нэг махан бүтээгдэхүүн рүү ингээд ялтчгүй ингээд холбогдоод уйлаад ороод ирсэн. Ингээд ер нь бол хэд хэдэн салбар дээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 онд байгуулагдчихсэн. Одоо ингээд амжилттай яваад байгаа гэдэг үгсийг бас дүгнж байгаа. За манайх ч одоо Хүчүү Агра гэдэг компани Сэлэнг аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд махны үхрийн аж ахуй. Тэгээ гол одоо бид нар бол яах вэ гэхээр 100% хяналттай тийм сайн чанарын мах үйлдвэрлэлийг бий болгоё гэсэн зорилгоор үүсгэн байгууллагатад одоо 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сургамж Энэ хуульчгүй юу н алддаггүй хэлхүүтэй бодоход. Тавс ярианда жоохон тиймэрхүү. За би ярьч. За миний хувьд нөгөө нэг айгу детал ажилтдаг. Тэгээ нөгөө инженерийн сургуультай Монгол Улсын их сургууль мэдээлэл технологи компьютерийн сүлжээ, дараа нь болохоор Энэтхэг улс Андра мужийн их сургууль, нөгөө инженерийн коллежид нь бас Master of Computer Science, тэгээд Солонгост Хандон их сургууль Master of Computer Science мэдээлэл технологи удирдлагын чиглэлээр хамгаалсан. Тэгээд дандаа олон залуучуудаа дандаа нөгөө нэг инженерийн чиглэлийн хичээлүүд яг яс тэр тоо матч хийх ёстой тий. Яг тэр лабораторийг хийж гүйцэтгэх ёстой. Яг тэр симуляцийн нөгөө ард нь гарах ёстой гэдэг дандаа ийм одоо юу гэдэг лээ хитрхийн ийм сайенс талаар ингээд хүмүүжсэн байсан байлаа. Тэгээд бизнес хийж явхад ч юм болохоор илүү их софт скил тий. Тэгээд маш их маневртай байх. Тэгээд нөгөө 100% болоогүй ч гэсэндээ тодорхой шийдвэрүүдийг гаргаад нөгөө алхам хийж эхлэх ёстой гэдэг ийм зүйл бол одоо бизнесийн маань одоо ч гэсэн надад ингээд байгаад идэг л та. Нөгөө 100% биш л бол хүнд заа гэж хэлэхгүй те. Ажил нь дуусаагүй бол болчлоо гэж хэлэхгүй. Ийм байгаа байсан одоо ийм шийдвэрүүдээс болоод бол мэдээж зарим одоо томоохон дийлээ алдах. Би одоо 100% болоогүй болохоор тэр хүнд чадна гэж хэлж те. Итгэл төгс хэлж чадаагүйгээсээ болоод дийлээ алдсан юм тохиолдол байна. Дахиад буцаад бас нөгөө мөнгө авах. Тэнд чинь одоо нөгөө нэг 100% гүйцэтгэлтэй төсөл гэдэг чинь бол маш ховор. Тэ? Тэгэхээр миний хувьд бол нөгөө 85% гүйцэтгэлтэй болчоод тодорхой хэмжээнд одоо төлбөр авах боломжтой байхад би өөрөө одоо нөгөө нэг төлбөрөө хойшлуулах ч юм уу те. Ийм асуудлууд ингээд гарч исэн. Тэгээ одоо ингээд баг багаар суралцаад явж гин гэсэн. Яг нөгөө бизнес дээр ингээд нэг тодорхой хэмжээний яс 100% гэж байхгүй. Тэгээ одоо ийм нөхцөл байдал ийм боллоо. Тийм учраас бол ингээд маневрлаад гэрээгээ хай, ажлаа ийм төвшөнд нь дуусгах гэдэг юм уу те ийм шийдвэрүүдийг гаргахад бас нөгөө миний инженерийн юу бол айгүйх одоо надад ингээд багт маань дарам надад бас ийм чаленж болоод исэн бэлээ. Тэгээд бизнес бол ийм цаг хугацаа хурд. Тэгээд одоо нөгөө 100% төгс зүйл амьдрал дээр байхгүй. Тэрийг ингээд адапшн хийхэд бол надад бас нэлээ одоо хөөрхөн сургамж надад өгсөн. Хитрхи бас ингээд нөгөө нямба хийж дуусгах гайд тий.
их ажлыг авангуудаа санхүү өдрөө жоохон орхигдуулаад тий боломжоо алдаад боломжоо алдсан байна гэсэн үг шүү дээ тий. Цаг бодож үзэх тий. Ер нь тэгэл бид нар бүгд байгаа дөө. Ер нь бол нэг эрсдэлгүй бизнес гэж байхгүй шүү дээ тий. Бүгд эрсдэлтэй, тодорхой хэмжээний эрсдэлтэй. Эрсдлийн бас нэг төвшингүүд байдаг тий. Нэг одоо хамгийн бага төвшин ч юм уу, дундаж төвшин ч юм уу, нэг хит одоо хитрхийн өндөр төвшин эрсдэл ч юм уу тий. Тэгээд эрсдлээ сайн тооцоолж ээж тэрэндээ тохирсон одоо зоригтой тийм одоо шийдвэрийг гаргаж ээж тухайн бизнес рүү орохгүй бол бас одоо саяны ярьсан одоо эрсдлийн төвшингүүд тэгээд одоо хамгийн өндөр төвшөнд орчих юм бол дахиж босгооргүй тийм янз бүрийн асуудалтай ордгийн. Тэгээд битэд болохоор анх бизнест орж байхдаа ер нь бол нэгэн зориг гаргасан. Дээрээс нэг сэтгэл хөдлөлөөр ер нь бол ихэнх шийдвэрийг гаргаад явцсан. Одоо би чинь сүүлийн 7 жил бизнес эрхэлж байна. Тэрний эхний 5 жилд болохоор ер нь 7 салбарын баг 10-аад бизнесийг эхлүүлсэн. Ингээ араасаа. Тэгээд тэрэндээ яг юу шалтгаан болсон бэ гэхээр саяны сэтгэл хөдлөлийн асуудал бол нэлээд эрсдэлтэй тооцоодоогүй одоо бизнесийн онлайн ч юм уу бизнесийн мэдрэмж туршлагууд байгаагүй тийм асуудлаас болоод нэлээд олон салбар араасаа орцсон. Тэр бүгдийг хийх гээд ингээд орлоод байсан. Одоо бүгдийг хийгээд ерөнхийдөө бүгдийг амжуулаад нэг амжилт гэдэг чинь нэг амжихын нэр гэсэн тийм өөртөө тийм юу өөрөө ингээд дотроо үүсгэчээ. Тэгээ тэрний дагуу ингээд бүгдийг амжих гээд ингээд орлоод байсан. Ер нь олон салбараар ингээд оролцсон бол хамгийн одоо анхаарчтай цааштай ер нь бол нэлийн нэг одоо бодож байхаар тийм туршлага гэх юм уу тий. За тэгээ хоёрдугаарт болохоор бидэд ингээд олон салбар руу орчингуудаа одоо өөрийг ингээд хайцсан одоо өөртөө анхаараагүй одоо өөрийнхөө эрүүл мэндээс ахуулаад тий одоо бидэд өдөр шөнөгүй ингээд олон салбарын ард гарах гал одоо мэдээж хэрэг олон ажилт нь аван олон хүний нөөцийн багтаа ажиллана тэгсэн мөртлөө тэгээд өөрөө бас дотор нь ингээд 2-3 хүний ажлыг хийх гээд ингээд бас давхар яваад байдаг. Тэгэнгүүтээ нөгөө нэгэнт ингээд эхэлсэн одоо галт эргийг одоо шууд дундаас нь зогсоох ямарч боломжгүй тэр шиг ингээд урсгалаараа бас ингээд өөрөө бизнесийн зам ёсоор ингээд явж байгаа учраас тэрний одоо ард гарах гээд нэлийн үзэж байгаа л ер нь бол 5 жилээс за ингээд жоохон зогсоё гэж жоохон пауз аваад ер нь сүүлийн 2 жил бол энэ ажлуудаа жоохон зэгслээд одоо жоохон бодож байгаа. Тэгэхээр одоо өнгөрсөн туршлагаасаа одоо авсан одоо сургамжаасаа дараагийн одоо 5 жилийн төлөвлөгөөгөө гаргаад дахиад нэг жоохон системтэй бизнесийг явуулъя гэсэн тийм шийд гаргах чад ингээ яваад байгаа. Тэгэл бас л ингээл байдаг л дээ. Би нэг адилхан л энэ та бид нар гэдэг юм юмнуудаас тийм байх. Яагаад гэвэл бид нар ч одоо энэ аюун бүтээх сэтгэлгээ өндөртэй ч байж магадгүй тийм болцсон юм шиг ингээд тийм ингээд бас чадах гэдэг штэ. Нэг талаар бас гоё юм шиг. За миний хувьд бол за одоо миний хувьд гэхээс илүү битэрийн хувьд гээл би бас ярина да. Яг энэ хөдөө аж ахуйн салбар руу орохоос өмнө бол 3-4 юм руу ороод унсан байдаг юм уу. Тэгээд эргээгээд ингээд бас бодоход дандаа л ер нь бид нар зах зээлийн судалгааг ордог. Зүгээр ингээд мэдрэмжээр нэг юм хийх юм бол болох юм биш үү гэд ингээд ордог. Тэгээд эргээгээд харахад бол нөгөө санхүүгийн хувьд тэнд алдсан нөгөө мөнгөийг арай жоохон бодолтой зарцуулахад одоо яг нөгөө орлого ашиг талаасаа харах юм бол илүү ашигтай зүйлд бас зарцуулах боломж байгаа байхгүй юу тий. Тэр юмыг бас ингээд алдсан байдаг нэг талаас. Нөгөө талдаа бол маш туршлага үлдээдэг штэ тий. Тэгэхээр бол би бол алдааг бол нэг тэгж амар тэгж алдаал. Одоо бол бас нэг тэгж бодохгүй болцсон тий. За нөгөө талдаа энэ чинь аливаа нөгөө ингээд хийгээд зүтгэж явсан юм гэдэг чинь ер нь бол бид нар санхүүгийн хувьд бол алдсан байдаг. Бусад талаараа бол сүүгэж авсан байдаг гэж бодоод тэгдэг болсон. Түүнээс яг одоо ингээд бас тий зэрэг ингээд юм руу орох энэ гэдэг юм уу яг л бид нарт байгаа л гэхгүй. За миний хувьд болохоор би нөгөө яг дэг бүтцийн инженер аяга олон жил ажилласан. Хэлжсэн. Тэгээд дэг бүтцийн инженер ер нь бол баг одоо яг хэрэгжүүлсэн төслөөрөөч тэр хийж байгаа өдөр тутмын хийж байгаа ажлаараач тэр авсан сертификатаараач тэр ер нь бол Монголын одоо топ инженерүүдийн нэг болсон байгаа. За тэгээд 2017 оноос хойш ер нь бол яг энэ чиглэлээр инженерүүдийг бэлдээд тэгээ явж исэн. Тэгээд цалин цаашаа явахгүйсэн. Тэгээд нөгөө карьер өсөх боломжгүй.
Тэгээд ер нь бол ингээд нөгөө мэдээллийн технологийн удирдлагын чиглэл рүү те удирдлага одоо нөгөө soft skill, leadership-ийг хөгжүүлээд илүү одоо нөгөө бизнесийн хүмүүстэй илүү олон харилцаанд ороод те тэгээд ер нь бол үнэлгээгээ өсгөе гэдэг ийм шийдвэр гаргаад технологи хариуцсан захирлаар ажилласан. За технологи хариуцсан захирлаар ажиллаад явж байхдаа бол бас ингээд нөгөө төслүүдийн том төслүүдийн ард гарах тий. Тэгээд санаагаа ингээд боддоор ингээд хэрэгжүүлэхэд одоо нэлээд одоо нөгөө бизнесийн талын дэмжлэг гэдэг чинь бүр яг л ингээд юудвүлээ ингээд бүх нэг толгууртай гэдэг байхгүй юу. Тэгэл би бол зөвхөн яг л ингээд мэддэг чаддаг технологийн тал дээр сайн судалгаагаа хийгээд яг хэрэгжүүлэхөс төлөвөө гаргахад тэр одоо нөгөө хүний нөөцийн асуудал, санхүүгийн асуудал ч юм уу те энэ асуудлуудыг нөгөө тал ингээд хариуцаад явдаг. Тэгэхээр миний нөгөө импакт айгүй том байж болохоор байсан. Тэгээ би бас тэрэнд ингээд амтсаж ирсэн. Тэгээ яг өөрийнхөө нөгөө бизнес рүү яваад орохоор чинь нэгдүгээр тийм толгойг болж байгаа. Тэгээд тийм том төсөл хэрэгжүүлэх тэр одоо юунасаа бол татгалзсан байна гэсэн үг тий. За хоёрдугаарт болохоор яг нөгөө нэг инженерийн карьерийн хувьд би бас бүр ингээд нөгөө дэлхийн топ түвшинд очиж ажиллая. Сурыг тэр төвшин хүртэл өөрийгөө ер нь бол чаленж хий гэсэн бас юм мөрөөдөлтөй байсан. Яагаад тэгэхээр нөгөө Red Hat-ийн certified architect гэдэг энэ юу бол дэлхийд дээр цорын ганц эмэгтэй байдаг. Тэгээ тухайн эмэгтэй нь бол бүр 56 наснда яг энэ сертификатыг ингээ хоолт хийсэн. Энэ бол бүр ингээд насан туршдаа сурж боловсрсны дараа авдаг ийм одоо том сертификат одоо бол зэрэгэл байдаг. Тэгэд миний хувьд бол за би бол нэг 45 наснда бол баг тэр төвшөнд очиж болох юм байна гэх те. Өөрийгөө нөгөө тэрбум төрөний үнэлгээтэй инженер болж болох юм байна гэдэг ийм амар итгэлтэй байсан боловч яг энэ профешнл карьер болон бусад хүний дэмжлэгүүдийг аваад хэрэгжүүлэх тэр том цар хүрээтэй төслөөсөө одоо төслийн тэр амтаасаа бол татгалзаад тэгээд бол яг нөгөө өөрийнхөө яг өнөөдөр хийж чадж байгаа энэ одоо асуудлыг маань Монголын ихэнх компаниуд хийж чадахгүй байгаа. Тэгэхээр илүү олон компаниудад туслах тийм одоо юу руу ингээд шилжижсэн гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол энэ бас тодорхой хэмжээний хувь хүний одоо мөрөөдлөө бол хойш нь тавиад илүү одоо энэ бизнесээ бага яг одоо тэр чиглэл рүү явъя гэд цаг хугацаагаа ингээд зарцуулаад явж байгаа. Тийм. Гэхдээ бол одоо хугацаа одоо ахад тэр сертификат авах боломж байгаа юм шүү. Би ч одоо нөгөө бизнес удирдлага санхүү хууль чиглэл рүүгээ соръё гэж цаг хугацаагаа ийшээ зарцуулаад байгаа шүү. Тэгээ өдөр тутам яг сервер удирдахгүй болохоор ер нь бол энийг алсардаг л та. Тэгээ одоо миний одоо компани мөрөөдөл болохоор чинь магадгүй би байж байхгүй байж болно. Гэхдээ 5 жилийн дараа 10 жилийн дараа манай компани яг тэр тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженеруудыг бэлддэг системийг бий болгох. Тийм шүү. Нэг биш нэлээд олон хүмүүсийг тийм системийг бий болгоё гэдэг юм. Окей. Араа ондоо мөрөөдөл байна. Ер нь нөгөө ямар нэгэн амжилтыг ингээд одоо эхлүүлэхийн тулд ч юм уу тэр амжилтын тулд ингээд ажиллахын тулд бол заавал одоо нэг биш олон зүйлийг одоо золиос нь гаргах тийм шаардлага бол зүй ёсоор гардаг тий. Одоо хайртай одоо дуртай юм аа ингээд хойш нь тавих ч юм уу. Тэгээ миний хувьд болохоор нөгөө хуульч эрхсэж мэрэгчлээ. Тэгээд оюутан одоо ажлын гараагаа бүх юмаа ер нь бол амжилттайгаар эхлүүлж ирсэн. Дөнгөж ажлын гараагаа эхэлж хагаад том стратегийн өмгөөлөл байгаль орчны хамгаалах чиглэлийн стратегийн өмгөөллүүд бас олон төрлийн томоохон хэрэгүүд дээр ажиллаж ирсэн. Ер нь 5-6 жилийн дотор бол нэлийн хөдөлмөр зарсан, оюуны хүч хөдөлмөрийг бол зарцуулсан. Одоо хуулийн салбар чинь бас өөрийгөө байнга апдейт хийж яадаг. Өдөр тутам одоо өөрийгөө байнга хөгжүүлж яадаг тийм салбар байт. Тэгээ 2005 оноос ингээд оюутан болоод 18 он хүртэл бол одоо олон жилийн хугацаанд бол нэлийн хүч хөдөлмөрийг зарцуулчаад тэгээд 18 оноос өөр салбар руу ингээд шилжин гэхлээрээ бас мэдээж хэрэг нөгөө бүх юм ингээд хойшин тавиад хаяа тас тус гээд ингээд эхэлчихээгүй бас дотор нь харамсал байсан. Одоо энийг яах вэ бас нэг шийд гаргах тийм одоо ийшээ юу гэдэг ч юм уу тийм бас нэлийн хэцүү тулцсан үе байсан. Тэгээд ерөнхийдөө би тэр үед бас бодож ирсэн л да яг өмгөөлөл дээр хуулийн салбар ингээд яваад ах юм бол бас нэлийн амжилтанд хүрч магадгүй өөрийгөө бас нэлийн өндөрөөр үнэлж ийсэн, зорилгоо том тавьж ийсэн. Тэгээд ямар ч байсан энэ зорилгоудаа ер нь золиосонд нэг тийшээ гаргаж хагаад нөгөө бас амжилтын төлөө бас хүзье тий гэсэн явгаар нэрнээ зориг гаргаж авсан. Одоо нөгөө саяны хэлсэн шиг нөгөө бизнес маань эрсдэлтэй эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Гэхдээ нөгөө
одоо эрсдэл бол айх зүйл биш тий. Одоо эрсдлээсээ айх биш. Эрсдлийг бас тоохгүй ингээд зөнд нь орхих бас болохгүй. Тэгэхээр ер нь бол эрсдлээ тооцоолоод ингээд энэ салбар руу бас хүчээ үзье ингээд оръё гэд одоо шийдвэрээ гаргаад ер нь бол тэр үндсэн мэргэжлээ золиосонд гаргасан гэж өөрөө бас тэгж үзтiin. Тийм ээ тий хуульч хүн бизнес руу орлоо гэдэг. 13 жилийн Ягаад тест хуулийн ферм биш шин гэд нэг өнцөг бас байж болох юм тий энэ шиг харуул. Гэтэ яах вэ тэгэл бас тийм байж болох юм мэдгүй юм да. Ер нь бол бүх ингээд хүмүүст л яг энэ нэг үндсэн мэрэгчтэй орхисон түүх бас байна тий. Бизнесээр орж байгаа юм. Тэгж бодож байна. Тийм. Гэхдээ бол яах вэ? За миний тухайд бол нэг ингээд айхтар золиос гэж хэлэхгүй одоо бол яг нэг цаг хугацаа бас ингээд нэг яадаг юм шиг надад санагцсан. Би одоо бас нэг 5 жилийн өмнө бол ингээд өстэй би өөрийнхөө мэрэгжил те өөрийнхөө бодол санаа энэ карьерийг золиослсон гэж боддог байсан. Тэгээд бас тэр үедээ ингээд жоохон хямрагч гэдэг юм уу. Тэгээ бас эрүүл мэндийн хувьд жоохон доголдох ч гэдэг юм уу иймэрхүү юмнууд гарч ирсэн. Тэгээд тэр үеийг ингээд даваад одоо эргээгээд ингээд бидний энэ байгаа нөхцөл чинь эргээд бидрийг аягүй юм алсын зорилгот бас дуутчихдаг юм шиг надад санагдсан. Тэгээд одоо бол ерөөсөө золиос гаргасан гэх нь бол гайгүй. Гэхдээ эмэгтэйчүүд бол яг нөгөө ээж хүн юм чинь бас ар гэрийн амьдрал байдаг. Ингээд зэрэгцээд аягүй ингээд явхаар ер нь эрүүл мэндээрээ золиосч хандлага нь их өндөр юм байна да гэж бодож байгаа. Тэгтээ бол эн чинь ухаарц үед бас давж болох зүйл гэж бодож байгаа байхгүй юу? Зүгээр яг бид гурав ярилцлагыг үзэж байгаа. Залуу захирал эмэгтэйчүүд байвал яг одооноос ингээд давхар гоё эрүүл мэндэ бодоод те ингээ гоё цагийн баланстай амьдралын тэнцвэртэй явуул тэгэл бизнесийг чинь гоё штэ гэж хэлмээр байна. Би түрүүн бас ярианд хэлж ирсэн чинь амжилт гэдэг маань амжихын нэр гээд. Тий, ер нь бол хүмүүс бол амжилтыг бол маш нөгөө завгүй ямар нэгэн одоо ажлын ард гарах одоо заавал үр дүн гарах гэдэг ч юм уу тий. Тэр талаас нь илүү ингээд ойлгодог. Одоо нийтлэг одоо гэтээ тэр хувь хүний өөрөөсөө бас өнцгөөс л одоо ертөнцийг үзэг үзлээсээ л хамаарах байх та. Тэр нь миний хувьд болохоор тэр амжилт гэдэг амжихын нэр гэж бас тэрэндээ ингээд автагдаад одоо бүх юмар оролдох гэдэг ингээд явсан нь бол ер нь буруу одоо нийтлэг ойлголт гэж ер нь ойлгох. Миний хувьд болохоор ер нь бол хүмүүс юу агаал хэлдэг л та. Та одоо нөгөө юу гэдгэлээ амжилттай яваа тий гэж үгээд ингээд ийм үгнүүд их сонсдог. Тэгээд яг ингээд нөгөө өөрийнхөө цензураар ингээд яагаад үзэхлээр нэг амар амжилттай юм шиг бас мэдрэмж ингээд авдггүй л дээ. Яагаад тэгэхээр нөгөө яалтчгүй нөгөө маш олон ээж одоо бизнес хүн тий багш хийж байна. За тэгээд нээж хүн ингээд явахлаар найрч шүүлэгч. Их олон ингээд нөгөө бөмбөгүүдийг ингээд жонглёртол ингээд явж идэг. Тэгээд заримдаа бол магадгүй ингээд нөгөө зарим нэг юм моментууд болохоор хүмүүст ингээд амжилт юм шиг санагдаад ингээд байдаг. Тэгээ миний хувьд бол өөрөө бол тодорхой хэмжээний ингээд гэр бүл тэгээ хувийн одоо хөгжил одоо өөрийнхөө одоо боловсрох тэгээ бизнес санхүү гэдэг энэ зүйлүүд дээр ингээд тодорхой хэмжээний зорилтууд ингээд тавиад явдаг. Тэгээ зарим нь бол яалтчгүй ингээд 50 60 70% гүйцэтгэлтэй тий зарим нь 30 40 гүйцэтгэлтэй ингээд жилүүдээ ингээд хаагаал явдаг л да. Гэхдээ бол би өөрийнхөө ингээд нөгөө өнгөрүүлсэн цаг хугацаагаа эргээд ингээд бодохоор тэрэнд ингээд нөгөө харамсахаар байх юм бол ер нь бол за энэ жилийг би амжилттай давж байна. Магадгүй энэ сарыг би амжилттай давсан байна гэж дүгнээд байгаа. Сүүлийн үед бол яг тэ багийн амжилтыг бол би бол нөгөө санхүүгийн төлөвлөгөөгөөрөө л дүгнэж байгаа. Тэгээд хувийн амжилт ер нь яг зүгээр миний бодол бол хүн зорьсон юмаа биелүүлчихэл амжилт байдаг гэж боддог шүү дээ. Юунд зорьсон тэр нэг ингээд нэг гоё биелээд нэг давчдаг шүү дээ. Тэр бол тэгэл амжилт. Төлөвлөгөөний матрис гэж байдаг шүү дээ. Нэг яаралдаа чухал биш гэдэг нэг Айзенхауерын том юм билүү. Тэрүүгээрээ битэж ингээд өдөр болгон завгүй ингээд яваад байгаа шүү дээ. Тэгээд нэг дандаа нэг чухал ажлуудаа урдаа тавиад чухлаа хийгээд ингээд яваад байгаа. Тэгэнгүүтээ маш их ядарч байгаа. Тэгэнгүүтээ залхуурахаараа тэр нэг матрисыг одоо яаралдаа биш чухал биш ажлыг ингээд тавиад төрөнд нь тавиад
эсрэгээр нь ингээ хийчих одоо амар ажлуудаа хялбар ажлуудаа ингээ төрүүлж хийх ч юм уу тий залхуургаараа тийшээ орчих тийм одоо юу хэдийн одоо дадал юу лээ. За тэгэл төгсгөх. Стратеги арга барил хэрэглээд байгаа юм биш үү? Тэгэнгүүт чи яг ингээд нэг гой тайвшраад залхуураа давсан юм шиг санагдах уу? Яг тэрнийг тэгвэл байгаа гэж бодож байгаа шүү дээ өөрийгөө. яг л бизнес хүн шиг залхуурд юм шүү дээ. Ерөөсөө залхуурсан дэрэж сургацмаар юм байна шүү. Хамгийн сайн зөвлөгөө. Би нэг юу ээжсэн юм а энэ хүчөөгийнхээ ажлаас өмнө нэг ноосоо хүнжил хийдэг байлаа. Тэгээд тэр юугаа бүтээгдэхүүнээ хийгээд ингээ явж байхдаа энэ EBRD-ийн экспортын бэлэн байдлын зөвлөгөө гээд 2007-8 оны үед энэ тэр зөвлөгөөг авсан байхгүй юу? Ингээл бас л ингээд явж байгаа л ингээд тэр өстэй над амар сайн зөвлөгөө болж ингээд синхэрч бүр те хөөх бизнес гэдэг чинь ингэж хийх хэрэгтэй юм байна. Бүтээгдэхүүн гэдэг чинь ийм байх хэрэгтэй юм байна. Ийм юм байж экспорт ярих юм байна штэ гэж ингэж айгүй энэ авах хийсэн нэг тийм зөвлөгөө үйлчилгээ байдгийг. Одоо ер нь одоо ч гэсэн ингээд процессүүд нүдэнд харагдаад асуултууд нь бодогдонгууд ингээд бүх юм дээр нөгөөтгөн маань ажиллаар тий ингэсэн бай тий. Тэр бол айгүй хэрэгтэй ажил байсан. Зөвлөгөө үйлчилгээ байсан. Ер нь зөвлөгөө гэдгийг бол би болохоор нэг амар тийм гоё үгээр ч юм уу тийм уран зохиолын тийм гоё үгээр эсвэл шинжлэх ухаанч талаас өгсөн зөвлөгөө гэхээсээ илүү тухайн нөгөө өөрийнхөө үнд зүйлдээ нийцсэн яг тухайн нөхцөл байдалд таарсан сэтгэлд хүрсэн тийм ганц үг байсан ч гэсэн тэргээ зөвлөгөө одоо үнэтэй зөвлөгөө гэж үздэг байхгүй. Тэгээ би өөрөө бас нэг сэтгүүл зүйн салбарт бас нэг 3 жил оролцсон юм а. Сэтгүүл зүйн хэлээр нэг сэтгүүл гаргадаг байсан. Тэгээ уран зохиол, тань мэдгүй шинжлэх ухааны чиглэлийн сэтгүүлийг контент хязгаарлалтаар нэг 3 жил гаргаж байсан. Тэгээд энэ сэтгүүлийг гаргаж байхдаа нэг анх сэтгүүлийг үүсгэн байгуулахдаа өөртөө тавьж ирсэн үнд зүйл маань ямар ч тийм улс төрийн шинжтэй ч юм уу одоо ирдэг штэ янз бүрийн санал тий одоо хараат байдалд оруулах ч юм уу тиймэрхүү юунаасаа хол байна гэдэг тийм үнд зүйл одоо зарчмаа тодорхойлцоод тэгээд нөгөө юугаа гаргаж эхэлсэн. Нэлээд нөгөө хандлттай байсан. Энэ үедээ болохоор тийм улс төрийн янз бүрийн бас санал ирж байсан. Тэр үедээ би нэг хүнээс сонсч байсан. Бас нэг доктор хүн байсан юм шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг. Тэр хүн юу гэж хэлж ирсэн бэлтэр чи яг энэ үнд зүйлээ бариад ингэ явах юм бол ер нь хол явна шүү. Одоо шуу гэх нь жигүүртэй хоёр даалгавчтай. Тэгээд нөгөө сүүлийн хэсгийн даалгавч нь болохоор ерөнхийдөө нөгөө хаашаа явах нөгөө жолоодлогын ингэ зааж яадаг. Хоёр даалгавч нь болохоор нэлийн хүчтэй ингэ сайн байсан ч гэсэн хамаагүй тэр хойтлын одоо нэг жолооддаг даалгавч нь буруу тийш ингэ залах юм бол буруу зүг рүүгээл яваад өгнө. Хэдий өндөрт нийссэн ч хамаагүй чи тэр хойтлын одоо нэг даалгавчаа маш сайн одоо анхаараарай. Тэр даалгавч нь чиний одоо энэ үнд зүйл чинь шүү гэдэг ч юм уу тий. Тэр зарчим чиний баримталж байгаа ёс тэр чинь ер нь чиний одоо жолооддаг даалгавч чинь шүү гэдгийг хэлж ийсэн. Тэгэхээр тэр одоо хоёр даалгавчтай биш ер нь бол нэг жолооддаг даалгавчаа сайн тэрж явах хэрэгтэй байна тий. Тэрийг сайн анхаараарай. Анхаарах хэрэгтэй байна. Тэгээд одоо чигээ алдаагүй энэ их олон салбар юм руу ороод тэгээд одоо үндсэн чигтээ орсон байх нь шүү дээ тий. За миний хувьд болохоор ер нь авсан юм юу гэхлээр нэг хоёр зүйлийг дурдмаар байгаа. За эхнийх нь болохоор би нөгөө 2017-оос 18 онд Хандан Глобал Университет сурч байсан. За тэр үед бол нөгөө Азар одоо манай сургуулийн ерөнхийлөгч гадаад нэг хоёр оюутныг яг тухайн үед болох газар хөдлөлт болсон юм. Манай яг сургуулаас нэг газар хөдлөлтийн голомт болохоор 10 км-ийн зайтай. За тэгээд нөгөө нэг 5.5 баалын хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгээд бид нар чинь юм 2 давхар орон дээр унтж аваад бүр ингээ метр 50 ингээд нөгөө шид одоо ингээд ортогоо хамт ингээ шилжижсэн гэсэн үг. Тэгээд нөгөө нэг солонгос эцэг эхчүүд бол бүгдээр хүүхдүүд авчиж байгаа. Тэгээд нөгөө гадны оюутангууд бол яалтчгүй ингээл авах хүн байхгүй. Яг тэр нөгөө нэг кампус дээрээ ингээ үлдчихсэн. Тэгээд зарим одоо ингээд нөгөө барилгуудыг чи ингээд хан маань ингээд цуурцсан тий. Тэгэл сүмээс хурж ирээл одоо бид нарыг чи нөгөө юугаар хангаж мангал хамаагүй зарим байрлагт ч ингээд байх юу байхгүй. Тэгээ бид нарыг бас яг тухайн үед болохоор чусог таарад тэгэд ерөнхийлөгч хурж ирээд аюу олон хүмүүс сууц байсан чинь за би хоёр хүнийг ингээд судалгааны ажлын өдөртий. За. Тэгээ би ингээд гар өргөөд тэгээд нөгөө
ерөнхийлөгчөөр ингээ удирдах юм боломж олдсон. За дараа нь бол яг ингээ ерөнхийлөгчийн талаар судалж байгаа хинээр юу удирдуулж, юугаа удирдуулж байгаа. Ер нь энэ хүн намайг ер нь зөв залаад байна үгүй байна уу гэд. Тэгсэн чинь ер нь бол манай ерөнхийлөгч бол одоо Хандан Глобал Университиг одоо 5 дахь ерөнхийлөгч. За профессор Чан гэдэг одоо Солонгосын том ихтэй сургуулийн профессор бүгд мэддэг. Тэгээд дэлхийд бол нөгөө цөмийн физикээр бол дэлхийд 4-т эренблэгддэг. Тэгээд Солонгосын одоо бүх одоо цөмийн станцуудыг нөгөө тэзүүг нь боловсруулахад баг асаахт нь байнгын оролцдог ийм одоо том хүн байсан байлээ. Тэгэл би чинь амар гол нөгөө юугаа танилцуулж байгаа юм да дандаа ингээ өөрийгөө гол нь би ийм амар мундаг хүнээр удирдуулчаад ийм сэдвээр одоо судалгаа хийх гэж тий. Би одоо ингээд өгсөн даалгаврын ийм төвшөнд хийх гэж тэгээд айгүй голоод. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг магистра ингээд дуусаад наашаа явах болоод профессортойгоо ингээд уулзах боломж олцсон. Тэгээ нөгөө ерөнхийлөгч учраас 10-15 минут болсон. Маш ингээд богино хугацаанд гяс мэдээлэл солилцсон. За тэгтээ болохоор би нөгөө юу асахгүй ингээд сургуультай ингээд магистр ингээд одоо зэрийг ингээд авсандаа маш их баяртай наа. Би ингээд буцаж очиод бол илүү сайн төрийн албаагч байж ажиллана тий. Одоо ирснээсээ илүү ингээд сайн төрийн албаагч байна гэдэг тийм одоо амлалт өгсөн аахгүй юу. Тэгсэн чинь манай ерөнхийлөгч ингээд гүйцэтгэх би бас баг тэрэн дээр ингэсэн баха ажлын гүйцэтгэлээр би илүү баг сайн юм ажилтан болноо гэдэг юм амлалт өгсөн чинь ерөнхийлөгч буцаад одоо нөгөө яасан юм болохоор чиний одоо ингэ нөгөө нэг альваг харах өнцөгт бид нар аягүй юм хийсэн. Тэрийг чи ингээд бас ингээд харих замдаа тий Монгол руу ингээд очих замдаа аягүй сайн анализ хийж үзээрэй. Чи ингээд өдөр тутмынхаа ажил руу орно очиод нөгөө хоёр хүүхэд одоо тий ингээд яг наад нөгөө нэг гүйцэтгэл рүү орох юм бол магадгүй анализ хийх хугацаа чамд гарахгүй ч магадгүй. Чи үнэхээр яг наад хэлж байгаа шиг ингээд сайн ажилтан болчих магадгүй. Тэгэхээр тэр нөгөө хорог харах өнцөгт чинь бид нар аягүй их зүйлийг ингээд хийж өгсөн. Чи бол одоо нөгөө оюун санаагаараа харж байгаа зүйлээрээ бол илүү ингээд илүү бүр навдаа бүр гэсэн илүү агуу хүн байж болно шүү. Тэ хүмүүсийг ер нь агуу болгодог зүйлийг ботно байдгийг шүү. Алиг харах өнцөг нь байдгийг шүү гэд. Тэгээ бид тээр ингээ уулзаж салж исэн. За тэгээд тэрнээс хойш бол би нөгөө нэг сайн одоо төрийн албаагч бай гэдэг зорилго нь өөрчлөгдсөн гэсэн үг шүү дээ. Тэр бол миний амьдралд бол үнэхээр том өөрчлөлтийг одоо өгч чадсан зөвлөгөө байсан. Би тэгээ нөгөө зоригтой одоо технологи харьсан захирал одоо болох шийдвэр гаргаж ирсэн гэсэн үг. Нэлээд хүчтэй импакт өгсөн биш үү? За дараагийн зөвлөгөө болохоор би нөгөө сүүлийн үед ингээд нөгөө бизнес эрхлэгч, бизнесийн оонруудтай аягүй уулзж байгаа. Нэг хэд хэдэн миний хувьд ингээд амжилттай бизнес эрхлэгч гэж хараад байгаа энэ хүмүүсийн хувьд тоогоорч байсан ч маш юм гоё пит байгаадсан. Одоо тодорхой хэмжээний бизнесээ юм төвшөнд хүргээд буцаагаад яж гэсэн чи өөрийнхөө хувь хүний хөгжлийг тэгээ эрүүл мэнд тэгээ гэр бүл тэгээд одоо нөгөө нийгмийн нөлөөлөл хүрээлэлтэй ч юм ингээ айгүй их анхаарат байгаа юм байна. Тэгээд тэрийг хараад бол би за одооноос би бас энийг алдахгүйгээр ингээ хичээгээд тэгээд одоо жим ингээ барай явж байгаа. Эрүүл хоолтой яагаад явж байгаа. Амралтаа бас аваад явж байгаа. Зөв. Тийм. Төвшөө агцсан. Гэтэ яг тэр нөгөө нэг юу гэдэг лээ. Яг ингээд хүн хэлээгүй мөртлөө яг ингээд нөгөө биеэрээ бүлгэрлээд явж байгаа бизнесүүд бидний дунд айгүй байдаг. Тийм шүү дээ. За миний хувьд болохоор нөгөө амар expectation юу гэдэр ингээ байгаагүй. Тэгээд нөгөө бизнесийн миний подкаст ороод тэгээ нөгөө гишүүн болох нөгөө эрх дагалдаад ирсэн. Тэгээд нөгөө гишүүн болоод тэгээд дараа нь яг ингээ нөгөө үйл ажиллагааны өглөөний нөгөө митингүүд байдаг. Дахиад бас сайн нөгөө гишүүдийн уулзалт болсон тий. Тэн дээр яг ингээ нөгөө бизнесүүдтэй ингээ санал солилцоод тэндээс одоо ингээ нөгөө комментууд аваад тэгээ тэндээс ингээ мэдээлэл аваад ингээ явж байхад бол бид нар бас яг нөгөө өөрийнхөө нөгөө үндсэн бизнес рүү ингээ хит их анхаарад тэгээд ингээ зарим нэг талаараа нөгөө бусад бизнесийн нөгөө хэрэгцээ шаардлагыг орхигдуулсан тий. Энэ л чухал, энэ л юу гэд. Гэтэл одоо нөгөө нэг харилцагчаас айгуу гоё коммент авах. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх айгуу гоё нэтворк тэнд байгаа аахгүй. Тий. Одоо би жишээ нь одоо нөгөө серверээ хамгаалах нь маш чухал гэлээ тий. Одоо дэлхий дээр байж байгаа нийт серверүүдийн бол одоо нөгөө 8% нь бол нэлээд өндөр түвшинд хамгаалагдсан байдаг. Нэлээд өндөр түвшинд. За тэгээ нэг 30 орчим хувь нь бол тодорхой одоо нөгөө стандартыг хангасан түвшинд хамгаалагдсан байдаг. Гэтэл энэ хувь хэмжээ болохоор Монгол руу нөгөө статистикээр ингээ буугаад ирэхлээр бид нар бол нэг 12% тодорхой хэмжээнд хамгаалагдсан. Тэгээ нөгөө үнэхээр одоо нэг яг ингээ өндөр хэмжээнд хамгаалагдсан одоо серверүүдийн хувь хэмжээ болохоор 1% хүрэхгүй байгаа.
Тэгэхээр чин Монголын одоо ихэнх одоо мэдээллүүдийг агуулдаг байгаа тэр сервер тэр системүүд айгүй нээлттэй, цоорхой байгаад байгаа шүү дээ, тийм. Аюулгүй байдлын асуудал. Тэнгуут би болохоор нөгөө бизнесийн хүмүүстэй уулзахлаар болохоор ерөөсөө энэ л ингээл болохгүй байх гэдэг айгүй нөгөө нэг югдгэлээ тулгах ийм юунууд айгүй хийсэн юм байна. Өөрийнхөө одоо нөгөө мэдж байгаа юм дээр хит их харьцаглагтаад байсан юм байна. Буцаагаад яг энэ нэтворкоос үл би нөгөө нэг ингээ зарим нэг жижиг ийм асуултуудаар ингээ ангууд нөгөө хүн маань ингээд бүр анхан шатны ойлголттой болоод магадгүй одоо хэдий чухал систем байсан ч гэсэндээ анхан шатанд хамгаалах ёстой. Эхлээд тэрнийхээ үр шимийг ингээ ойлгочвол мэдчихвэл дараагийнхаа алхмуудыг хийх юм бэ. Тэ? Тэгэхээр ингээд нөгөө нэг үгдэглээ өгж байгаа мессеж хүртэл энгийн болох юм байна. Тэгээ хинтэй ч хамаагүй очиод бас ингээд нөгөө асуудлыг нь төвлөрч сонсох хэрэгтэй юм байна гэдэг ингээд манай одоо бүтээгдэхүүн хөгжүүлэхэд бол айгүй их ингээд нөгөө юу өгж байгаа л да надад бол маш их санаанууд өгж байгаа. Тэрэн дээр бол одоо энэ одоо гişүнчлийн бол өрөөгөөс надад айгүй их орж ирж байгаа. За дахиад бас нөгөө нэг ажлаа төлөвлөх асуудал шүү дээ, тэ. Бүгдээрээ л чухал, бүгдээрээ л яаралтай юм шиг санагдаад байдаг. Гэтэл яг ингээд цаасан дээр буулгаад тэмдэглээд ингээд явхлаар бас тэр чинь ингээд төлөвлөж болохоос болоод ирдэг байхгүй. Тэ? Бизнесээ одоо нэг илүү юм системтэй ингээд авч явахоос болоод байгаа. Тэгээ энэ зөв бүх зүйлүүдийг бол би яг ингээд өглөөний уулзалтаас авсан мэдээлэл тэнд ингээд нөгөө нэтворкинг хийж явах үедээ ингээд мэдээлэл солилцсон яриан дундаас ингээд олж аваад байгаа. Тэгэхээр надад бол айгүй өрөөгөөчтэй байгаа гэсэн. Миний хувьд болохоор нөгөө биентэй холбогдсон одоо түүх гэх юм уу да одоо нэг зам нь тийм сонирхолтой одоо нэг санаанаас гардаг вэ тийм байдаг байхгүй юу. Яг тэгэхээр би нөгөө түрүүн хэлж нэг сэтгүүл гаргадаг байсан. Сэтгүүлийн жоохон хоббитой ингээд сэтгүүл тентийн салбарын сэтгүүл хураагаад ингээд уншихгүй ч гэсэн тэгээд аваачаад шкафанда хийчин тэгэл дугаар алгацсахгүй ингээд захиалцдаг тий. Тэгэл манай компани 2018 онд байгуулагдаж байхдаа бизнесменийн сэтгүүлийн анхны дугаарууд бас яг тэр үедээ зэрэгсэд гарч ирсэн байхгүй. Ер нь бол би одоо манай компани одоо өдний хүртэл амжилттай яваад байгааг бас нэг шалтгаан тэндээсээ авсан зөвлөгөөнүүд одоо би нөгөө бизнесийн янз бүрийн тийм одоо академи одоо боловсрол эзэмшээгөө тийм сонин сэтгүүлээс одоо энэ тэнд байгаа сургалтуудаас ингээд авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сэтгүүл бол надад бол маш их тийм тус дэм болсон. Одоо миний байнгын одоо зөвлөгч юм уу тий. Тэгэнгүүтээ ингээд явсаар байгаад энэ маань өргөжөөд бизнес медиа гэдэг ингээд том одоо би ингээд бид одоо оролцож байгаа одоо энэ бизнес медиагийн одоо маш тийм өргөн платформ болоод ингээд одоо бизнес эрхлэгч нарт бүр илүү тийм одоо импакт гоё одоо зөвлөмж ингээ өгж байгаа. Одоо бизнес эрхлэгч нар ихэнх ингээ завгүй одоо дахиад ингээд нөгөө одоо том сургалтанд суух ч юм олон цагаар ингээ тогтмол одоо сургуульд явах ч юм уу ичнэгээр сурах боломж бас тун хомс яг ийм үед болохоор иймэрхүү арга хэмжээнүүд иймэрхүү дэмжлүүд бол айгүй их одоо тийм болдог. Миний хувьд бол би тэр хэлхэлдэй гэдэг үгэнд нь бараг татагдсан. Тий. Тэгээд маш их зөв зүйтэй үзэл санаа гэж боддог штэ. Энэ хотгоо өөрөө ч хэлдэг. Одоо энэ Монголын бизнесүүд нэгдэх ёстой, хэлхэлдэжтэй илүү ингээд бүтээмжтэй байж илүү хөгжих ёстой гэдэг. Энэ үзэл санаа нь бол надад маш их таалагдсан учраас би гişүнчил болоод ингээд хамт байгаад тий мэдээлэл аваад нэтворкинг явах дуртай. Тэгэхээр ер нь бол бизнес хийж байгаа бид нар чинь эцсийн дүндээ ингээл хараад байх юм бол эх орноо хөгжүүлнэ штэ. Яг үндэ бол амар мөнгө хийгээд баян болъё гэдэг чинь бас тэр арын ингээд дараагийн асуудал ч штэ. Тэгэл эх орн минь өөрөө хөвгт минь те хойч үе минь тэгээд одоо юу гэдгийг үнд зүйл минь тэгээд аргийнх нь болдог үсттэй. Тэгэхээр бид нар чинь яг энэ үзэл санааны ард хэлхэлдэж ийж хамтарч ийж бие бинийгээ олж ийж тийм ээ хөгжиж дэвших тийм ээ тэр бод санаа дагаа үнцүүлүүдэд бүтээх юм боломжтой байгаа болохоор би бол энэ баг дотроос л ирээдүйнхээ хамтрагч нарыг хайж ин гэхүү те ингээл гоё байж идэг. Тэгээ дээрэс нь бол тэр сургалтууд бол мэдээж бид нарт санах сэрхэд бол маш үнцэнтэй байгаа. Тийм болохоор энд байх дуртай. За өнөөдрийн одоо энэ контентэд Евроман Аз стандарт компани одоо үүсгэн байгуулагч маа захиралтайгаа ингээд оролцохдоо маш их баярлалаа. Бизнесийнх нь одоо замнал өөрийнх нь бас хувь хүнийх нь маш олон салбарт өөрийгөө сорьсон энэ ингээд түүхээс ингээд хуваалцаад ярилцсандаа маш их баяртай байна. За тэгээ Евроман Аз
стандарт компани маань бол барилгын материалын хурдтай халаал стандартын хоол үйлдвэрлэл болон халаал стандартын бас махны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд юуны хувьд болохоор компани үүсгэн байгуулсан гол үндсэн зорилго нь бол одоо нөгөө евро стандарт гэдэг. Тэгэхээр нөгөө стандартаас арай илүү тий Европын стандарт нийцсэн ийм бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхийг ингээд зордсон юм байна. Тэр нь одоо барилгын худалдаа байна уу, хүнсний үйлдвэрлэл байна уу, эсвэл одоо мах одоо ханган нийлүүлэх байна уу хамаагүй тий ямар ч одоо бизнес руу орсон яг энэ стандартаа барихыг эрхэмлдэг ийм гол үндсэн одоо философи нь гэж ойлголоо. Бизнесийн одоо ингээд түншээр ингээд хамтраад ажиллахын хувьд бол ингээд маш өргөн хүрээний цар хүрээнд ийм юу байгаа учраас одоо мэдлэгтэй ийм туршлагатай байгаа учраас бол ямар ч төрлийн одоо бизнесүүдтэй хамтрахад тий нөгөө нэг ярианы сэжмүүд ингээд явдаг нэг хүмүүс байдаг штэ. Зарим ингээд нэг том захирлууд чинь нэг ингээд явдаггүй захирлууд бас байгаад идэв штэ тий. Тэгэхээр бол хинтээ ч ингээд бизнес хийхэд бол нээлттэй чөлөөтэй бэлэн болсон ийм чадварлаг бизнесмен байна гэж харлаа. Тэгээд мах идмээр санагдсан шүү хоёртой. Танвар санагдсан шүү. Та энэ Гүчүү брэнд маань баг 10 гаруй жилийн түүхтэй хамгийн гол концепц нь болохоор одоо мал болгон хяналттай одоо ихэнх хөвлөд байхаас эхлээд тугал байхаас ахуулаад одоо тэрийг төхөөр хүртэлх одоо энэ процессд бүх юм ингээ хяналттай одоо тарьж байгаа вакцины идж байгаа хоол нь одоо тэрийг одоо энэ үнцэлийг ингээ шингээсэн ийм брэнд байдаг юм байна. Одоо хүнсний аюулгүй байдал талаас ямар ч санаа зовох юм байхгүй тийм брэнд гэж ойлгосон. За бизнесийн нөгөө эхлүүлсэн түүх нь болохоор бас манайтай адилхан ер нь бол гэр бүлийн бизнес юм байна. Тэгээд нөхрийнхээ саналаар ингээд энэ бизнестэй татагдж орж өдийг хүрт ингээд амжилттай яваад байгаа нь бас гэр бүлийн хоёр хүний зориг хүслийг ингээд нийцэл нь яг таарсан одоо ийм гоё явж байгаа бизнес юм байна. За хамтарч ажиллахад бол битээ тийм одоо үйл ажиллагааны чиглэл нь ингээд манайх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ялангуяа халаал стандартын чиглэлээр ингээд бис халаал бут гэсэн нэртэй ресторан хоолны бадар ажиллаулдаг. Ер нь бол маргааш ч гэсэн ер нь баг хамтарлаа үүсгээд ингээд авчмаар тийм бизнес юм байна гэж харлаа. Баярлалаа. За миний хувьд бол 8 илүү компани нэр гэхээс илүү хувь хүнийх нь нэр болоод чадамж те энэ их мундаг юм бүсгүй байна гэж ингэж харлаа. Их сайхан өөрийгөө чадваржуулсан маш одоо өндөр нарийн туршлагатай тий энэ салбар бол бас нөгөө хүндний нүдэнд харагддаггүй тийм ээ учраас ингээд бид нар ч бас сайн төсөөлдгөө байлаа. Өнөөдөр бол бүр усан дээрх уултай нь усан доогоорх мөсөн уултай нь ингээд ойлгож авлаа. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг чинь хүнсний аюулгүй байдал гэдэгтэй яг утга дүүх агуулга тий. Гэтэл бид нар тэрнийхээ 1% хянд юм байна шүү дээ. Тэгэж үгүй хувийг тий. Намуугаас тэгэж ойлгоод тийм мэдээлэл аваад ингээд бодоо суужхад энийг ингээд үнэлж байгаа юм чадварлаг инженер байна. Энэ инженерийн бий болгосон зөвлөх үйлчилгээний бизнес байна. Бид хамтраад бизнесийнхаа тий одоо мэдээллийн аюулгүй байдлыг чадварчуулаад тэгээ бид нар олуулаад чадварчуулах юм бол Монгол улс өөр хамгаалттай боллоо гэсэн үг шүү дээ тий. Би тэгж ойлгож байна. Ямар ч байсан бас хамтарч ажиллах юм байна. Олон хүн бас хамтарч ажиллаад энэ хүний тэр усны даагуурх тэр мөсөн уулыг тий уулыг чинь энэ хүн харуулад өгөх юм байна. Тэгээд ингээд амжилттай бас нийтээрээ мэдээллийн аюулгүй байдалтай хангасан юм ус болоход маш өндөр хувь нэмэр оруулах юм байна гэд бодож байна. Намдаа бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Ер нь бол маш их тийм манлайлагч юмхтэй юм тий. Тэр ингээд сураад тэр өөрийнхөө боломжийг өөрөө олж аваад байсан энэ түүхүүдийн ингээд сонсгоод бахархмаар санагдлаа штэ өөр. Би бас нөгөө юу өглөөний митинг дээр нэг 15 минутын эмэгтэйтэй ярилцсан тэрийг хуваалцчихоо. Тэгэл да. Тэр болохоор юу байсан? Нэг үйлдвэрлэлийн юу байсан? Үйлдвэрлэлийн одоо бизнестэй нэг эмэгтэйсэн. Тэгээ нөгөө ERP төсөл нэвтрүүлээд хэрэгжүүлээд тэгээ нөгөө бүр жил гарan явж байгаа. Тэгээ нөгөө төсөл нь дуусаагүй. Тэгээд нөгөө хэрэгжүүлж байгаа компанид болохоор жоох юм гомдолтой. За тэгээд би нөгөө мэдээлэл технологийн салбараа одоо манайх зөвлөх ингээ аудит сургалтын үйл ажиллагаа явуулдаг ийм хүн багамаа гэдгсэн чинь танаа технологийн салбарын жоох худлаа. Тэгээ нөгөө хүнээс ингээ мөнгө авсан. Тэгээд нэг тим юм ингээ хийлүүлээ гэсэн чи одоо хүртэл байхгүй. Одоо бүр сүүлийн одоо нэг 2 сар 3 сар манаар өөрөөс хариу өгөх юм байхгүй байгаа дээ. Тэгээ би нөгөө нэг
1-2 ботн л гэж надад хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би за яг ямар асуудал болсон тий хоёулаа жоохон ийшээ олж байгаа тэрийг ингээд сонсч үзье тий. За манай салбарынхаа бас ингээд нөгөө худлаач юм байгаа, үнэн ч юм байгаа. Тэгээд яг та яг тийм үнэхээр худлаа юмны хохирогч болцсон юм уу үгүй мө гэдгийг би бас жоохон ойлгоод ингээ явах боломж байна уу гэсэн чинь тгийгсэн. Тэгээ бид хоёр юм нэг яриа өрнүүлээд ингээ яасан чинь нэвтрүүлж байгаа байгууллагын хувьд бол нэлээд чадварлаг ERP нэвтрүүлэгч компани байсан. За тэгээ тэрэнд бол нөгөө бизнесийн маань оомнор болохоор нөгөө өөрийнхөө нөгөө мэдж байгаа мэдлэгийг болохоор одоо нөгөө бизнесээ яг ингээ 100% мэдж байгаа хүн байгаа. Тэгээд нөгөө ERP нэвтрүүлэх яг энэ юунд болохоор айгүй их нөгөө даалгавруудаа өөрөө өгсөн бэл. Өөрөө өгсөн. Тэгээ тэр одоо нэг бизнес эрхлэгчийн хүсэл, бизнес эрхлэгчийн бодлын цар хүрээ гэдэг чинь хязгааргүй зүйл. Тэр бүгдийг програм болгоно гэдэг бол боломжгүй зүйл. Тэгээд одоо нөгөө та бол төслөө 3 сар хэрэгжүүлэхээр төлөвлөөд одоо жил гарan яваад хамгийн сүүлд нь болохоор сэтгэл ханамжгүй байгаад шүү дээ тий. Тэгэхээр энэ ийм алдаа гаргасан бай. Та өөрөө энэнийхээ хомнор нь бисэн алдаа байна. Менежертэй үг. Буцаад наа төслөө тэр байгууллагата баярлалаа гэж хэл. Тэ энэ 3 модуль төр танад асуудал байна уу гэсэн чинь байхгүй. Тэр 3 модуль чинь таны одоо өссөн үр дүнд хүрсэн. Гэхдээ энэ дээр ингэчлээ гэхлээр нь энийгээ одоо ингээд магадгүй баг энэ модуль танд хэрэггүй юм бэ? Танаа бист хэрэггүй юм бэ? Тэгээд нөгөө хүн маань болохоор дараа нь юу яаж байгаа байхгүй юу? Ингээд тухайн үед бол надад уралдсан байгаа шүү дээ. Энэ хүүхэн чи одоо гаднаас одоо тий хүнтэй 10 минут уулзахдаа ямар амар зөрөгтэй юм боль гэдэг юм шийдвэр хилээд байна гэдэг нэг ууртаа байгаа шүү дээ тий. Тэгээ яг митинг яасны дараа айгу ингээд тайвшраал юмаа сонсоод тайвшраад хурж ирэх хэрэгтэй. Энэ ERP-г чи одоо бид нар ингээд юу болгоноор хийгээд иж болохгүй мө гэхлээр за та 365 ашиглаж байгаа үстэй ашиглаж байгаа. Та тэгээ Microsoft руу өслөө явуулсан уу? Тэнд таны засмаар өөрчлөлмөр зөндөө өсөл байгаа. Энийг дэлхийн бизнес болгоо ашиглаж байгаа тий. Тэр болгоны өсөлтийг аваад тэр яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн хэдэж төгс болохгүй. Одоо яг байгаагаар нь ашигла. Тэгээд тэр шийдвэр гаргасан байх гэж бодож. Тэгэхээр зарим нэг талаараа одоо нөгөө нэг төсөл одоо ийм технологийн төслийг яах та тодорхой хэмжээний ийм зөвлөхийг магадгүй ижил төстэй байгуулга. Эсвэл одоо нөгөө туршлагатай технологи хариуцсан захирлуудаас авах хэрэгтэй. Тэгээд хөндлөнгийн зөвлөх авах ч тийм. Хөндлөнгийн зөвлөх. Хоёулаа гэрээ хийлээ. Амаа хөндлөнгийн зөвлөх одоо эн чинь мэрэгжлийн үүднээс харагдаж байна тийм үү? Энэ хүн бол одоо хөндлөнгийн тий хараат бусаар. Тэгээ ядаж одоо нөгөө нэг юу гэвэл гүйцэтгэх бизнес дээр зөрүүгүйгээр гэрээгээ хийх маш нэмэртэй бөгөөд яах нь шүү дээ. Тэгэхээр энэ ойлголтын зөрүү байна тийм ээ? Тийм. Тэгээд одоо нөгөө хүний хувьд бол яаж цагийн дараа эргүүлэг бодсон чи тэр төсөл амжилттай санагдаад шүү дээ. Энэ хугацаанд чи энэ өөрчлөгдөв шүү дээ. Тэ? Тэр хүний зүгээр нөгөө нэг юу гэвэл өгсөн үүрэг даалгавар нь биелэг болохоор амжилтгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас тодорхой хэмжээний бас хөндлөнгийн зөвлөх бас Монголын бизнест хэрэгтэй юм шиг санагдав. Технологийн хүлээн зөвшөөр. Технологи гэдэг чинь бас те хүслээр яахгүй шүү гэдэг байгаагаар нь ашиглах те. За баярлалаа та хоёртоо. За маш их баярлалаа. Мэдээлэлүүд солилцлаа. Ач холбогдолтой хэрэгтэй тий. Би бас одоо юу лээ яг л ингээд нөгөө мал аж ахуйг тий Монгол улс чинь мал аж ахуй орно шүү дээ тий. Тэрнийг ингээ хөгжүүлээ дараагийн шатыг баг ингээ бүр олон улс руу гарах зорилготой бизнес эрхлээд явж байгаа юм зоригтой хоёр бизнес эрхлэгчтэй хамт зохион орлоо маш их баяртай байна. Тэгээд гой улсуудаар ингээ явхлаар нөгөө миний нутаг яагаад ийм байгаа юм бэ тий ийм болгож болдгоо мó гэдэг юм санаанууд аягүй их орж ирдэг шүү дээ. Тэгээд ер нь бол нөгөө манай улсыг бол бид л хөгжүүлнэ гэж ингээд нөгөө Монгол хүн л хөгжүүлнэ гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг Утаатайч гэсэн төвчрэлтэйч гэсэн Улаанбаатар маань маргааш нэг одоо нэг ч болтгоно юмар сайхан байлгахын төлөө одоо бид бүхэн бизнес эрхлээ явж байгаа. Тэгээд танд бас тийм одоо санаа байх юм бол зоригтой бас өөрийнхөө бизнесийг эхлүүлээрэ их орныхоо хөгжил хувь нэмэр оруулаарай гэд одоо үзэгчтэй уриалж байна. Тэглээ маш их баярлалаа.